Туваагийн баячуудын шүдний өвчин болж явсан Чотонгийн арья. Чорос овогт Чотонгийн арья нь аргын тооллын 1912 он буюу 17 дугаар жарны усан хулгана хэмээх жилийн хаврын тэргүүн сарын эхэнд Дөрвөд далай хааны Ра гүний хушууны Харгант хэрэм хэмээх газар ядуу тайж Чотонгийн 1-р хүү болон мэндэлжээ. Тэрбээр 2010 онд хэвлэгдсэн ар халахын шилийн сайн арчууд номонд бичигдэж байлаа. Түүний тухай дээрх номонд бичигдэлгүй орхигдсон зарим нэгэн домог түүхийг Увс аймгийн харьяат Цэвэний Доржсүрэн хэмээх хүн хүүрнэсэн юм. Чотонгийн арья хэмээх Увс нутгийн нэгэн сайн эр 1980-ад оны хүртэл нутгийн олондоо гайхал гэж хүндлэгдэн сайн сайхан амьдарч байгаад таалал төгссөн аж. Түүний үр сад өнөөдөр говьалтай Увс аймагуудад инх тунх амьдарч байна. Баруун аймгийн зон олон туйлын ядуу зүдүү амьдарч байсан 30-аад оны үед 90 цент хүрсэн арья гэр бүлээ бүхэл хажуу хавийн айл амьтнаа тижээдэг байсан тухай олны ярихыг хэд хэдэн удаа сонсов. Тэрбээр морь гайхалтай сайн бугуйлддаг моринд ирэмгийн нэгэн байж. Би ч залуудаа бугуйл хоосон газар бараг тавиагүй дээ. Сартай шөнө мордыг бугуйлдан барих нь ч мөн ч сайхан шүү гэж ярьдаг байжээ. Тэрбээр өвлийн нэгэн хацар хайрамж авартай хүүтийн шөнөөр Тэс сумын харьяат Хамар дондог гэгчийн хамт Туваагийн Баян жалбуу гэгчийн адуунаас аль тарганыг нь шилж барьж аваад нутгийн зүг хөөж явахдаа баларсан юм боллоо эдгээр мордыг хуйуулаа Тэсийн хідэн ядуу айл тарааж өчгөөд мөрөө хөөйдөө гэж байсан гэдэг. Гайхал арья нь дандаа Туваагийн хөлийг нэвтэрч тэдний баячуудын адуунаас нь шилж сонгон бөөн адуу хөөж Увсын нутагт оруулаад ядуу зүдүү айлуудаар тарааж явсаар гайхал гэдэг хочтой болсон гэдэг. Ерөн тэрбээр нэг үе Туваагийн баячуудын шүдний өвчин болж явсан байдаг. Дээхэн үед намайг баг байхад нутгийн маань хөгсчүүл 20-30-аад оны үед Увс аймгийн Наранбулаг сумын 3 хүний нэг нь лам, харин Тэс сумын 3 хүний нэг нь зард гарсан шилийн хулгайч байсан гэж ярьдаг байлаа. Энэ нь ч бараг үний юм билээ. Чотонгийн арья нь тэр шилийн хулгайч нарын нэг л дээ. Тэр үнэхээр дуунд хүртэл дуулагдаж, буунд хүртэл онилогдож явсан цуутай хэрэг явж. Гигантэнд мөргөж гэр тонохгүй явсан үед нь 10-20 адуу үзбүү, артелийн гуталтай арья харагдвуу гэж малаа алдсан хүн сураг гаргадаг байсан гэдэг. Арья нэг удаа Данзан хэмээх Баян ламын 3 азраг адууг хөөж оджээ. Адууг нь хулгай авсныг дуулаад Данзан ламтан хулгайч хол байна. Тэсийн голын хажууд ойртоод ирэхээр нь л очиж уулзсан даа гэж адуучандаа хэлж. Адуучин ир өндөр настай ламтан 100 гаруй километрийн цаана байгаа Тэсийн голыг яаж хүрэх юм бол тоо. Сайн хулгайч зарлаж байгаад хулгай хийдгээ гэдэг. Шилийн сайн ир арья Наранбулгийн лам нарт ноостой нохооч үлдээхгүй гэж ярьж явсан гэх юм. Тэрийгээл гүйцэтгэж яваа даа гэж ойр торныхондоо хүүрнэжээ. Хэд хоногийн дараа Данзан лам адуучнаа дуудаж жил нас мэрэг төөргийг нь үзээд чи сум атгах болох нь дээ хэмээсэн байна. Тухайн нутгийн лам нарын хулгайчийг барих нэгэн уншлага ёс нь сум гүйлгэх хэмээх зан үйл байж л дээ. Сум атгадаг хүн нь өөрийн бодол санаагүйгээр номын тааллыг хүлээж түүний хүчийг нь дагдаг юмсан ч. Жирийн хүмүүсийн яриагаар бол нэг бодлын гажигтай хүмүүс л сум атгадаг аж. Адуучин ирж энэ мэтийг өмнө нь мэдэх болохоор Данзан ламтанд мөргөж эхнэр маань хариугүй амаржах болцоход байна. Би сум атгамааргүй байна гэдэл ойлон дуулж гарч. Данзан лам түүнийг нэг том хараад л би чамайг юу гэж илээ балай амтан болгох юм бэ? Чи бүү ээ гэж хэлсэн байна. Үнэн дээр шилийн сайн эр гайхал арьягийн герт мань адуучнаас өөр сум атхан очих зориг зүрхтэй хүн Данзан ламын ойр хавьд байгаагүй тэр. Ингээд шүн улмагц Данзан лам адуучин эрийг хажуудаа суулгаад гарт нь сум буюу хонхны очир атгуулад өөрөө ном гүрэн уншаад суучгаж. Ламтны дуу улам жангарч ирэхэд сум атгсан эр дагжтал чичирч амнаас нь цагаан хөөс сахраад л ирж. Данзан лам сүүлийн шат номоо хөнгөнүүлэн дуусгахад мөнөөх сум атгсан эр үсрэн босч 100хан дээгүүр нь харааж гараад л уяан дээр байсан мориндоо мордож баруун хойд зүгийг чиглээд давхиж гарч. Энэ үед Данзан лам магнайхаа хөлсийг арчингаа.
Үүр цайхан алдад миний адууны сураг гарнаа гэж амандаа гөвтнөж байсан гэдэг. Увс аймгийн Тэс Наранбулаг сумын хооронд 200 гаруй км зайтай бөгөөд адуучин эр тэр замыг мориор 3-4 цагийн дотор туулсан байгаа юм. Бартаа ихтэй хөтөлгөө мориор гарсан хүн 2 хоног газар л гэдэг. Тэр шөнө шилийн эр Арья Туваагийн нутгаас адуу хөөгөөд дөнгөж гэртээ ирээд байж. Тэгээд үүр зүрээр жаахан зөөрмөглөх хайдаад байж байхад нь том улаан нүдтэй хүн тотхоор нь шагаагаад адууг минь өг эсвэл хүүхч наавна гэж шивгэнжээ. Гэвч угийн шашин шүтдэггүй айх гэчийг мэддэггүй Арья тачигнтал хөөхөрч босч ирээд танаа хідэн адуу тамд байгаа. Өөрөө очиод аваарай гэж хэлээд буцаад унтчихаж. Гэвч өглөө түүнийг сэрхэд эхнэр нь 6 сартай хүүхдийнхээ хөрсөн биеийг тэрврээд уйлаад сууж байсан гэдэг. Ингэж л Арья нэг удаа айхтарч чадуулсан байна. Гэсэн ч үлэмжийн бүх зүрхтэй тэрбээр хиндэж бууж өгдөггүй шазруу нэгэн байсан бөгөөд айхавтар гараал хийсэн данзан ламд хүртэл бууж өгөөгүй. Дээрх явдлаас хойш Арьягийн гэрийн дотхоор мөнөөх том улаан нүд үүр шөнийн цагаар байнга л шагаадаг болж. Тэгвч Арья чаддаг юм бол намайг өхүүлэхгүй юу гэж хэлээд унтчихна. Түүнээс хойш Арьягийн эхнэр нь дахин хүүхэд гаргаагүй. Ийхүү баядын нэгэн цуутай хулгайчийн удам 3 азар гадуунаас олж тасарсан гэдэг үлээ. Уг нь хонхны очир атгсан хүн хулгайчийг олоход хулгайч итгээд тисэлгүй үннээ улаагаад уйлж дуулдаг юм байна л та. Гэтэл мань Арья огт тоохгүй унтаад өгдөг байж. Тэрбээр 50 нас гараад ирмэгцээ товрын мал дагдаг болсон байна. Хөвсгөлийн ханх тосгонд малаа хүргэж тушаагаад буцахдаа шиир лам дагаж ширэг долоож явсаар шилб хүртэл бөөстөвгээд замаасаа адуу хөөж өртөөлөх мэт давхисаар бусад товарчдаасаа төрүүлээд нутагтаа очижохдаг байж. Нэг удаа түүнийг товрынхаа малыг тушааж хаад нутаг буцаж явтал нь нэгэн айлын уяан дээр баахан морд багшран харагдаж байдлыг нь ажиглавал гэрт бөө бөөлж байгаа маягтай байж. Бөө удганд угийн дургүй тэр дундаа ганц хүүгээ хараалж атхаас болж алдсан Арьягийн уур нь гинэт хүрч уяан дээрх бүх мордын уяаг нь тайлж суллаад гэрт яваад орчихож. Өвдөж ядарсан нэгнийг ац модон дээр суулгаад бөө бөөлж эхлэхдээ тэр яг таарч л дээ. Бөө нь хамаг шившлэгээ дуусгаад өмнөө тавьсан төмпөнтэй юмны бүтээлгийг авахад элдвийн өт хорхоо ярзагналдаж байсан бөгөөд Арья үүнээс сэжиглээд бушуухан гарч мордон өмнө нь сул давсан мордоо хуу хаман хөөж оджээ. Хойноос нь хөөх мортой хүн байсангүй. Гэвч Арьяг нэгэн хөтөлд аваад эргэж хартал нь наран доогуур ширтэх мэт онис нүдтэй цав цагаан долгоотой их л сонин эмэгтэй хойноос нь нэхэж явхан тэр. Арьяг дашуура далаагаад ирэхтэл тэр эмэгтэй толботой цагаан морийг үлдээчих бусдыг нь та аваарай гэж хэлжээ. Арья бас зовлон үдсэн хүний хуваар тэрхүү итгээд эмэгтэйн үгэнд нь орж өг морийг нь үлдээгээд бусдыг нь хөөж одсон байна. Тэрбээр хол ойроос өчтөчнөө азар гадуу хөөж ирээд нутгийнхаа ядуу зүдүү хүмүүст тараагаад өгчөгдөг. Өөртөө ердөө 2-3хан сайн морил авч үлддэг байж. Ийм учраас нутгийнх нь уг нь манай нутгийн хамгийн баян хүн бол шилийн сайн эр Арья шүү дээ. Даанч тэр өөртөө унахтай ганцгүй өвч байхгүй. Тэгсэн хэрнээ түүний нэрний адуу манай нутагт азар газаргаараа байдаг. Түүний өмч бол азар гадуу мэтгэн биш л дээ. Нутгийн ардуу тэр чигээрээ түүний өмчн юм гэж ярьдаг байсан гэдэг. Чотонгийн Арья 40-50-аад оны үед увсын хойд талын хилийн заставынханд мундашгүй тус хүргэдэг байсан тухай тэр үеийн хөгсчүүл өнөөч дурсдаг юм. Нэг удаа хилийн заставын дарга Донров гэгч Арьяг дуудан уулзаад "За чамд төрийн өмнөөс нэг даалгавар өгье. Энэ даалгаврыг биелүүлж чадвал чамайг бид зүгээр орхино. Туваагийн хилийн дээрэмчдийг 2 хоногийн дотор барьж ир. Харин барьж чадахгүй бол чамайг бид барьж тушаана" гэж хэлжээ. Арья юу ч хэлэлгүй мордоод явчихлаа. Тэгтэл нэг харанхуй шөнө Туваагийн дээрэмчид Үүлийн толгой гэдэг газрын бутан дунд амарч хэвтэж байхад нь Арья сэмхэн тэдэнд ойрцсоор дэрэгдэн ирээд гинт довтолж 3 Туваа дээрэмчнийг яах ихэн зургүй барьж сайтар хүлээд тэнд нь орхичихжээ. Нөгөө дээрэмчид хүлгэндээ тийчилж муухай орилс орлуулсан байна. Тэр шөндөө Арья давхсаар хилийн застав дээр ирж барихыг нь би барьлаа. Янзлахыг нь та нар өөрөө мэд. Үүлийн толгойн бутан дунд хідэн бэбис юм хэвтэж байгаа гэж хэлээд мордож давхижээ. Хилийн зэргийнхэн түүний тусламжтайгаар ийхүү Туваагийн хідэн зартай дээрэмчнийг барьж авч байсан гэдэг. 1930-аад оны үед түүний Туваагаас хөөж ирсэн зээр дазрахтай, жороо хүрэн морьтой 400 шахам тооны адуу үр төлөөр
400 шахам тонны адууны үр төлөөр Увс нутгийн зүүн говь Тис сумдын адууны цус сайжирч олон арван хурдан хүлэг шинээр мэндэлсэн түүхтэй байдаг. Тиймээс өнөөгийн Баруун аймгийн уяач нар шилийн сайн эр чодонгийн арьяагаар бахархаж явах учиртай юмсанж. Харамсалтай нь тэд энэ хүний намтар түүхийг мэддэггүй. Намтар түүх байтугай овог нэрийг нь ч мэддэггүй. Гайхал арьяа өөрөө сайн уяач морь шинжээч байсан гэдэг. Увс нутагт дээхэн үед арьяа хурдан халтар гэдэг гайхалтай хурдан хүлэг байсныг Баруун аймгийн настайчууд өнөөч дурсан ярьдаг. 1961 онд Увс аймаг байгуулагдсны 30 жилийн ойгоор нэгжгэр том наадам болсон бөгөөд уг наадмын их насны мордын уралдаанд 250 морь 30 км-т уралдсан нь аймгийнхаа түүхэнд хамгийн томд тооцогдож үлдсэн. Энэ наадамд хурдан халтрыгаа уралдуулахаар авчирсан арьяагвай Тис сумын хурдан хүлгүүдийг шинжиж үзлээ. Төрүүлэх нь бүхэл айрагдах морьд алга. Миний хурдан халтрын урд гიშгэх ганцхан бөхтөрөгтэй зээрд морь байна гэсэн нь ёсоор болж ховдын соргодгийн зээрд төрүүлж арьяагийн халтар удаалж байсан түүхтэй билээ.